За энэ бол маш нэмхэн Tecno Spark 30. Яг ингээ гадна талын загвар нь бол одоо маш гоё юмсог, нэмгэн, за тэгээд ийм металл оруулахтай болохоор айгүй гоё юм байна. Маш давуу тал онцлогуд ихтэй бүтээгдэхүүн байгаа. За тэгээд эхлээд хэдүүлээ үйлдлийн системээс нэрээ энэ бол 2 SIM карт орно. За мөн Android 15 үйлдлийн системтэй. За тэгэхээр ер нь бол Android хэрэгэлдэг те Android сүртэй хүмүүс хэрэглэхэд бол маш тохиромжтой. 128 GB, 256 GB гэсэн хоёр янзтай байгаа. За мөн 8 GB-ийн RAM дээр нэмэх нь 5 GB-ийн одоо шуурхай санах хойг нэмчихэж байгаа. Тэгэхээр 13 GB-ийн шуурхай санах хойтой. Тэгэхээр одоо тоглоом тоглох, олон програм зэрэг ажиллуулах энэ төр дээр бол айгүй гоё юм билээ. За мөн нэмэлт өөр давуу талууд нь болохоор спикер нь Dolby Atmos спикертэй. За одоо энэ дээр ингээд Dolby Atmos гэдэг нь харагдаж байна уу? Харагдахгүй хаа баг. Тэгээ ингээд бичлэг кино үзэхээр дөрвөн талаас шууд дуурна. Дууралт нь бол маш гоё юм билээ. За камерын хувьд ч гэсэн 108 мегапикселийн камертай. За тэгэхээр бичлэг хийхэд бол бас туун давгүй бичлэг хийж юм билээ. 1080 60 fps 2K 30 fps-ээр бичнэ. За ингээд жижиг хэмжээний контент одоо хувийн влог тиймэрхүү юмнууд хийдэг бол Spark-ыг сонгоход бол нэг асуудал үүсэхэргүй байлээ. За дэлгэцний хувьд бол дэлгэцийн герц маш чухал байдаг шүү дээ. Тоглоом тоглоход одоо нүдэнд тухтай байдал одоо утсаа оролдоход нүдэнд маш тухтай байдлыг үүсгэдэг. Тэгээ үйлдлийн систем дээр нэмээд хэлэхэд эн чинь өөрийн гэсэн OS-тэй. За тэр дээр одоо Ella гэдэг туслах байна. Дүнгүүд Ella гэд ярангууд шууд I'm Ella, your personal assistant. I can help you with a lot of things. Wish you have a wonderful day. I'm Ella, your personal assistant. Гэх мэтчлэн ингээд Ella тагаа яриад за сэрүүлэг асаа дуу тавь ингээд ийм юм гэж юу вэ, тийм юм гэж юу вэ гэдэг AI-тай яриад явах боломжтой юм билэ. За тэгэхээр маш англи хэл сурахад маш хэрэгтэй. За тэгээд Tecno Spark 30 маань ер нь бол харьцуулах юм бол зах зээл дээр одоо яг ижил төстэй үзүүлэлттэй гар утаснуудаас маш хямдхан байгаа. За 128-тай буюу одоо яг миний гартаа барьж байгаа энэ загвар нь 939 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол 256 GB-ийн багтаамжтай нь сая 39 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ үзүүлэлттэй утаснууд одоо зах зээл дээр байгаа одоо загварын ижил төстэй үзүүлэлт гаргах чадвартай утаснуудтай харьцуулах юм бол үүний хувьд бол асар боломжийн тэгээд загвар дизайны хувьд одоо гүйцэтгэлийн өндөр түвшинд гар утас байна шүү. Энэ бол Tecno Spark 30 байлаа. Stick House.